Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багш нь та нарт коvalent холбоо гэдэг хичээлийг заахаар бэлтлээ. За энэ хичээлийн маань агуулга гэвэл бид нар өмнөх хичээл дээр ионы холбооны тухай үзсэн. Ионы холбооныхоо тухай эргэж санана. За дараа нь мөн коvalent холбоо гэж юу вэ? Коvalent холбоо хэрхэн үүсдэг вэ? Ижил атомуудын дунд коvalent холбоо үүсгэх нь өөр атомуудын хооронд коvalent холбоо үүсгэх зэрэг агуулгын хүрээнд энэ хичээл маань явагдах болно. Ionic bonding occurs between two atoms when one of the atoms has sufficient strength of attraction to remove an electron from the other atom. A sodium atom has one valence electron, with a stable energy level below containing 8 electrons. A chlorine atom has 7 valence electrons. If the atoms collide with sufficient energy, the chlorine atom will remove the electron from the sodium. The sodium atom loses its only valence electron and becomes a positively charged sodium ion. The energy level below now provides sodium with its stable octet. The extra electron completes a stable octet for chlorine, which becomes a negatively charged chloride ion. За одоо бүгдээрээ сая ионы холбоо хэрхэн үүсдэг талаар үзлээ. Одоо тэгвэл бүгдээрээ коvalent холбоо хэрхэн үүсдэг талаар видео үзцгээе. За фотор гэдэг элемент дээр жишээ авч үзвэл. За коvalent холбоо гэж юу вэ гэхээр тодорхойлох багш нь уншия. Холбогдож буй атомууд гадаад давхрааны хослоогүй электроноор дундын хос үүсгэн бий болсон холбоо коvalent холбоо гэж нэрлэдэг. За ахаад багш нь хүчил төрөгчийн шинээр тайлбарлаж өгье. За хүчил төрөгч маань өөрөө гадаад давхраандаа 6 электронтой. За тэгвэл хүчил төрөгчийн атом өөрөө хүчил төрөгчийн атомтойгоо холбогдохдоо яаж коvalent холбоо үүсгдэг вэ гэхээр дундын хос электроноор холбогддог гэсэн. За тэгэхээр яг вэ гэхээр нэг хүчил төрөгчийн атом нь өөрөө 2 электрон гаргана. Нөгөө хүчил төрөгчийн атом нь өөрөө 2 электрон гаргаад дундын хос электроноор 4 электроноор буюу ингэж дундаа хос үүсгэн холбогддог гэсэн. За тэгвэл бид нар ионы холбоо болон коvalent холбооны талаар бид нар өмнө үзсэн. Тэгвэл ионы холбоо маань өөрөө металл болон металл биш элементүүдийн хооронд явагддаг байсан тийм үү? Тэгвэл коvalent холбоо маань ионы холбооноос юугаар ялгаатай вэ гэхээр металл биш элементтэйгээ холбогдно гэсэн үг. За одоо бүгдээрээ ямар элементүүдийн хооронд коvalent холбоо үүсч болохыг бүгдээр одоо ажиглацгаая. За ус төрөгч маань өөрөө металл биш элемент байгаа. Үлэгт байрладаг үлэг систем юм. За тэгэхээр хамгийн гадна талын давхраанд 6 электронтой гэсэн үг. За тэгвэл хүчил төрөгчийн атом өөрөө хүчил төрөгчийн атомтойгоо холбогдохдоо явах гэхээр хослоогүй 2 электрон байдаг. Хүчил төрөгчийн атомд хослоогүй 2 электрон байгаа. Тэгвэл энэ 2 электронороо нөгөө хүчил төрөгчийн атомтойгоо мөн ялгаа авахгүй холбогдно гэсэн үг. За хос бэжэж 2 ээжэж хос болдог тийм үү? За тэгвэл дахин нэг хүчил төрөгчийн атомтойгоо холбогдоход явах вэ гэхээр нэг хүчил төрөгч маань 2 электрон гаргасан, хослоогүй 2 электрон байсан, нөгөө хүчил төрөгч маань хослоогүй 2 электрон байсан. Эндээс ингээд дундын 2 хос электроноор хүчил төрөгчийн хооронд маань коvalent холбоо үүсэж байгаа гэсэн. За зурвал ингэж зурагдана. Нэг хүчил төрөгчийн маань электроныг бөөнийхөө нэг x-ээр тэмдэглэсэн байна тийм үү? Тэгвэл хоорондоо 2 хослоогүй электроноо дундаа хийж дундын хос үүсгэж коvalent холбоо үүсгэж байгаа гэсэн. За үүнийг яадаг вэ гэхээр давхар холбоо гэж нэрлэдэг. 2 электрон гаргаж дундын 2 хос үүсгэсэн учраас давхар холбоо гэж нэрлэдэг. За одоо бүгдээ азотын жишээн дээр харцгаая. Азот маань өөрөө гадаад давхраандаа 5 электроноос бүтдэг. 3 электрон нь хослоогүй байдаг. 2 электрон нь болохоор хосолцсон. Нөгөө 3 электрон нь хослоогүй байдаг. Тэгвэл энэ 3 электронороо хослоогүй 3 электронороо дундын хос үүсгэж коvalent холбоо үүсгэнэ гэсэн үг. За одоо энэ эхний азот маань
3 электрон гаргасан, нөгөө азот бол болохоор мөн ялгаахгүй 3 электрон гаргасан. Тэгвэл энийг гуравчин холбоо гэж нэрлэдэг. 3 зураасаар тэмдэглэнэ гэсэн. За ижил атомуудын хооронд коvalent холбоо үүсгэнэ. За багш нь дахиад тайлбарлая. Нэг электроноор дундын хос үүсгэх нь. За устөрөгч өөрөө гадаад хаваанд 1 электронтой байдаг. Тэгвэл устөрөгчийн атомтойгоо буюу ижил атомууд хоорондоо холбогдохдоо яадаг вэ гэхээр за нэг электроноор дундын хос үүсгээд холбогдож ийн гэсэн. За тэгвэл 2 электроноор дундын хос үүсэх жишээ нь юу вэ гэхээр хүчил төрөгч маань. Хүчил төрөгч маань өөрөө гадаад хаваанд 6 электронтой 6 электрон маань өөрөө 2-2-ороо хослоод 2 электрон нь хослоогүй дангаараа байдаг. Тэгвэл энэ 2 хослоогүй электроноор дундын 2 хос үүсгээд хүчил төрөгч маань коvalent холбоо үүсгэдэг гэсэн. За тэгвэл дундын 3 электроноор дундын хос үүсэх ямар жишээ байдаг вэ гэхээр сая гарсан тийм үү, азотын жишээ. Азот маань өөрөө гадаад хаваанд 5 электронтой 5 электроны 2 нь хосолцсон байгаа. Нөгөө 3 нь болохоор дангаараа байрладаг гэсэн. Тэгвэл азот маань өөрөө 3 электроноор дундын хос үүсгэж нөгөө азоттойгоо холбогддог гэсэн. За тэгвэл өөр атомуудын хооронд коvalent холбоо хэрхэн үүсэх вэ? Сая багш нь ижлэхэн атомуудын хооронд тайлбарлаж өглөө тийм ээ. Устөрөгч, хүчил төрөгч, азот гэсэн ижлэхэн атомуудын хооронд коvalent холбоо үүсвэл яаж үүсэх вэ гэдгийг тайлбарласан. Одоо тэгвэл өөр элементүүд буюу өөр атомууд байх юм бол үүний хооронд коvalent холбоо хэрхэн үүсэх вэ гэдгийг тайлбарлая. За эхнийх нь устөрөгч байна. Устөрөгч гэдэг элемент маань холор гэдэг элементтэй нэгдэгчийн эндээс коvalent холбоо үүснэ. Яагаад тэгэхээр энэ устөрөгч маань өөрөө металл биш, холор маань өөрөө металл биш учраас. За устөрөгч гадаад хаваанд 1 электронтой, холор маань өөрөө гадаад хаваанд 7 электронтой. За 7 электрон маань хосороо байна гэхээр нэг сонгоорно гэсэн үг тийм үү. За тэгэхээр яах вэ гэхээр устөрөгч маань өөрөө 1 электроныг гаргана, холор маань өөрөө 1 электроныг гаргана, дундын хос нь энд үүснэ гэсэн. Ингээд нэг электроныг гаргаад дундын хос үүсгэж энэ дээр коvalent холбоо үүссэн гэсэн. За дахиад нэг жишээ авъя. Энэ бол усны молекул байна тийм үү. Усны молекул дахь хүчил төрөгчийн 2 атом нь устөрөгчийн атомтой холбогдож 2 дундын хос үүсгэж байгаа тул 2 валенттай устөрөгч нэг хүчил төрөгчийн атомтой холбогдож нэг дундын хос үүсгэж байгаа тул нэг валент үзүүлнэ гэж байна. За устөрөгч маань өөрөө нэг валенттай 1 электронтой энэ устөрөгч маань ялгаахгүй 1 электронтой хүчил төрөгч маань болохоор хослоогүй 2 электронтой. Тэгвэл хослоогүй 2 электрон маань болохоор нэг устөрөгчийн атомтай дундын хос үүсгэнэ гэсэн. За коvalent холбоог маань юу ч хуваадаг вэ гэхээр сая бид багш нь тайлбарлаа шүү дээ. Өөр атомуудын хооронд үүссэн коvalent холбоо байдаг гэсэн, ижил атомуудын хооронд үүссэн коvalent холбоо байдгаа гэж үзлээ тийм үү. Тэгвэл өөр атомуудын хооронд үүссэн коvalent холбоог туйлтай коvalent гэж нэрлэдэг. Саяны авсан жишээнээр юу гэхээр H холоор H2O гэдэг өөр элементүүдийн хооронд үүссэн гэсэн. Тэгвэл ижил атомуудын хооронд үүссэн химийн холбоо болохоор туйлгүй коvalent холбоо гэж нэрлэдэг. Жишээ нь H-тайгаа, хүчил төрөгчтойгоо, азоттойгоо ингэж холбогдож байх юм бол энэ бол туйлгүй коvalent гэсэн. За тэгвэл одоо бүгдээрээ туйлтай коvalent жишээг харцгаая. H холоор 2 өөр атом байна тийм үү? SO2 мөн ялгаахгүй 2 өөр атом байна. N2O5 өөр атом байна. P2O5 бас 2 өөр атом байна. За тэгвэл туйлгүй коvalент холбоотой нэгдийн жишээ юу гэсэн чинь O2, фтор 2, бром 2, H2 дандаа адилхан элементүүд гэсэн. O2 ширүүг, фтор нь 2, бром нь 2, устөрөгч нь 2. Тэгэхээр устөрөгч маань өөртөөгөө холбогдож байгаа гэсэн. Бром маань өөртөөгөө холбогдож байгаа гэсэн. За бид өнөөдрийн хичээлээр юу сурсан бэ гэхээр за ионы ба коvalent холбооны ялгааг гаргасан тийм үү? Ионы холбоо бол металл ба металл биш элементүүдийн хооронд холбоо үүсгдэг бол коvalent холбоо маань харин металл биш элементтэйгээ холбогддог байх нь. Мөн коvalent холбоо хэрхэн үүсдэг талаар бид өнөөдөр сурлаа. Мөн коvalent холбооны ангиллыг сурлаа. Туйлтай коvalent болон туйлгүй коvalent холбоо гэдэг талаар сурлаа. За гэрийн даалгавар. Гэрийн даалгавар нэгдүгээр гэрийн даалгавар юу вэ гэхээр фотоны молекулын коvalent холбоо үүсгийг атомны электрон бүтцээр төсөлнө. За түрүүнд устөрөгчийн холбоо, устөрөгч болон хүчил төрөгч, за мөн азотын коvalent холбоо хэрхэн үүсэж байгааг тайлбарласан тийм үү? Энэ шиг фотоны молекулын коvalent холбоо яаж үүсэж байгааг атомын бүтцээр нь зураад тайлбарлана гэсэн. За хоёрдугаар гэрийн даалгавар нь болохоор дараах нэгдлээс коvalent холбоотой нэгдлийг ялгана. За ялгахдаа юуг анхаарах вэ гэхээр
Коалент холбоо гэдэг бол өөрөө металл биш элемент хоорондоо холбогддог гэдгийг анхаараарай.